Аваргын бүсний төлөөх талаан гэдэг утгаараа бол мэдээж ач холбогдол өндөртэй байгаа. Хин хин энэ аваргын бүсийг бол маш их хүсэж байгаа. Дээрээс нь хин хинийх нь одоо дараагийн одоо мэрэгжлийн талаануудад маш том одоо чансаанд нь өөрчлөлт оруулах ийм том ач холбогдолтой талаан гэж хэлж болно. Цэндигийн маань хувьд бол өмнө одоо мэрэгжилд 5 аваргын бүс цуглуулчаад байгаа. Одоо ТV хэмжээний WBC холбооны залуучдын аварга за тэгэл одоо хамгийн сүүлд WBA холбооны Хойд Америкийн аварга гэж бичлээ. Одоо хэрвээ энэ талаанд ялт байгуулвал цэндигийн маань мэрэгжилд гарснаас хойш 6 дахь аваргын бүс болно. Одоо дэлхийн аваргын төлөө тулдахад нэг алхам ойртно гэсэн үг. Одоогийн байдлаар цэндээ маань хараахан дэлхийн аваргын төлөө тулдаж амжаагүй байна. За Педрогийн хувьд бол WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлхийн аварга гэсэн бас ер нь бол нэлээд одоо чансаа өсөж гарч ирж байгаа. Мексикийн одоо энэ цаг үеийн шилдэг залуу тамирчдын нэг одоо бас Мексикээс маш олон аваргууд төрөн гарч ирсэн. Одоо тэдгээр аваргуудын залгамж халаа гэж ер нь бас аналистууд мэрэгчлэнүүдийн хувьд үнэлж байгаа ийм тамирчин байж байгаа. Тэгэхээр бол бас чамгүй өндөр рейтингтэй, өндөр ур чадвартай бас маш том зорилготой ийм тамирчин бол ирсэн байна. Педрогийн хувьд бол онгоцноос буухасаа ихсүүлээд ерөөсөө энэ тулаанд ялалт байгуулна. Энэ аваргын бүсийг авна гэсэн сэтгэл зүйтэй нь бол харагдчихсан. Сая ч гэсэн ингээд яг чин үзлэгийн үеэр бол сэтгэл зүйн хувьд бол маш өндөр бэлэн байдалтай байгаа нь бол харагдчихад. Педро бол яг энэ тулаанд ялалт байгуулвал яг л цэндигийн маань адил аваргын бүсний төлөө тулахад нэг алхам ойртох учраас ер нь л ялна гэсэн сэтгэл зүйтэй бол бүрэн байлаа. Энэ оны 2 сарын 15-нд Аса Аренад болох мэрэгжлийн боксийн Төв Азийн аваргын тэмцээнд Сингапуртай тулах Мексикийн тамирчинтай ярилцлаа. Hola, Mongolia. Сайн уу монголчуудаа? Би Педро байна. Монгол гэхээр надад ихтэй Чингис хаан төсөөлөгддөг. Гэхдээ одоо би та нарыг Чингис хааны үе шигээ хүчирхэг гэж бодохгүй. Би лав Монголын мэрэгжлийн боксоос нэг ч тамирчин дэлхийд алдар нэрээ дурсгасан гэж сонсоогүй. Пинг-понг төгс цагтл байлаа. Гэхдээ одоо бол тэр хөгшиг Мексик улс бол мэрэгжлийн боксын 100 жилийн түүхтэй 164 дэлхийн аврагтай агуу орн. Цэндэ төгсөө би та хоёрт мэрэгжлийн бокс зааж өгөхөөр очиж байна. Аса Аренад монголчуудынхаа өмнө зодуулахаа хүлээж байна. За цэндигийн маань хувьд сэтгэл зүй маш доктортой байгаа. Тэгээд дээрэс нь одоо мэрэгжил гарснаас хойш энэ одоо түүний анх удаа их орондоо хийж байгаа тулаан болж байгаа. 11-ийн тулаан байсан те. За тэгээд 6-ыг нь Америк нэгдсэн улсад, 3-ыг нь Оросд, 2-ыг нь Хятадд тэгээд ингээд их орондоо ерөөсөө тулаан хийж үзег байсан мэрэгжил гарснаас хойш. Одоо үе тэнгийнхаа найзуудтай нэгэн цагт одоо хамт чигшаагт одоо тоглож явсан найзуудтайгаа хамт энэ тэмцээнд оролцож байгаа. Одоо бүгдээрээ хамтдаа ингээд нэг баг болоод байрлалцсан. Ингээд одоо бүх ингээд одоо зовлон жаргалаа хамтдаа хуваалцаад явж байгаа учраас цэндигийн маань одоо сэтгэл зүй маш доктортойгаа одоо урд өмнө байгаагүйгээр ингээд өөртөө ихтэй байна гэж бол хэлж ирсэн. Тэгэхээр бол цэндид маань бол ямар ч асуудал байхгүй гэж байна. Педро цэндэ хоёрын хувьд бол ингээд анхны удаага хоорондоо тулж байна. Гэхдээ нэг нэгнийхээ тулааны арга барилыг сайн мэд. Мэдээж Мексик тамирчдын хувьд бол одоо ажиллах чадвар маш өндөртэй байдаг. Ажиллах чадвар маш өндөртэй одоо 6 раунд байна уу, 10 раунд байна уу, 12 раунд байна уу хамаагүй одоо яг эхнээсээ дуустал ерөөхдөө яг нэг мотороор, нэг темпээр маш өндөр хэмнэлтэд ажилладаг. За тэгээд ерөөсөө дуусшгүй, дундрашгүй ийм бичвчтэй. Дээрээс нь маш дайчин одоо ийм хатуу хүнд нудрахтай ийм тамирчид бол байдаг. Тэгэхээр бол Мексик тамирчдыг бол ер нь хатуу самруудаа гэж хэлж болно. Цэндигийн маань хувьд бол маш олон талт тоглолтын арга барилтай. Одоо өсөлтөгч тамирчныхаа арга барил, тоглолтын стилд хувирч бол яаж өөрчлөгдөх боломжтой. Ойрын зайд одоо тулаад одоо хоёр талаасаа зодтолдож болно. Эсвэл ерөнхийдөө өсөлтөгч тамирч нь хитрхий дайраад байвал одоо хоошоо буюу 2 номероор ингэж одоо ухтуулсан ажиллагаануудаар ажиллаж болно. Цэндигийн маань хувьд бол ер нь одоо өсөлтөгч тамирчнаасаа илүү олон талт арга барилтай учраас энэ тулаан дээр бол цэндид маань илүү ялах магадлал байгаа гэж хэлж болно. Маш олон аналистууд мэрэгчлэнүүд яг энэ талааны талаар бичиж байна. Тэгээд хоёр тамирчны хувьд бол хоёулаа хүнд гартай, дээрэс нь хоёулаа маш одоо юм зодоонч стилтэй тамирчид учраас хугацаанаас эрт дуусах буюу те 10 раундаас өмнө хин нэг нь одоо хүн цогцолтоор ялалт байгуулах магадлалтай гэж бол маш олон аналистууд, гадны аналистууд бол бичиж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн яг адилхан хичээлд өгнж байгаа л та. Тэгэхээр ер нь хугацаанаас эрт дуусах болов уу гэж бол таамаглаж байна. Тийм цэндигийн маань хувьд бол одоо ер нь одоо цаашдаа дандаа яг мэрэгжлийн боксын талаанууд дээр бол голчилж анхаарал явна. За энэ тулаанд ялсны дараа 5 сард Лос Анжелест бас нэг том чансаа болох тулаан байгаа. Хэрвээ тэр тулаанд ялчих юм бол дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авна. Үндсэндээ бол топ 10 руу орж байгаа гэж хэлж болно. Энэ тулаанд ялаад 5 сард болох тэрхүү тулаанд ялчих юм бол дэлхийн аваргын төлөө тулдах эрх нээгдэнэ. Энэ нь өөрөө тэгээд одоо Монгол тамирчдын хувьд бас түүх гэж хэлж болно. Одоо яг Монголоос мэрэгжлийн боксын одоо топ холбоодуудын дэлхийн аваргын төлөө тулалдсан ерөөсөө 3 тамирчин байдаг. 3 тамирчин. За мэдээж бидний сайн мэдих Монгол Улсын гавьяа тамирчин Дугуйраатрын Лавга гавьяа тамирчны маань хувьд бол WBA холбооны 2 жинт дэлхийн аварга болж исэн. За тэгээд Эрдэнэ чулуун гэж бас манай одоо Хитөнгөн жингийн шилдэг тамирчин яг одоо энэ Педро Берналын нутаг Мексикийн тамирчинтай 2001 онд санагдаж байна. WBC холбооны Хитөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө бол яг Мексикт очиж тулдаж исэн. Харамсалтайгаар ялагдлал хүлээж исэн. За тэгээд дээрэс нь Монгол Улсын гавьяа тамирчин Нямбаярын төгс цогт гавьяат маань WBC холбооны өдөн жингийн дэлхийн аваргын төлөө Америк нэгдсэн улсын тамирчин Гэри Расс Жуниортой
тулалдчихсан. Тэгээд Цэндээгийн маань хувьд одоо энэ талаандаа ялаад 5 сард ялчих юм бол дэлхийн аваргын төлөө тулдах хэрэг нэгдэн. Ингээд дэлхийн аваргын төлөө тулдах Монгол улсын одоо 4 дахь тамирчин болж түүхэнд бас нэрээ бичлэх боломжтой болчихно. За ер нь бол Аз ТV тэр чигтээ энэ тэмцээн дээр бол гол анхаарлаа хандуулж яг энэ тэмцээн дээр одоо фокуслж байгаа гэж хэлж болно. Үндсэндээ нийтдээ 8 орны 16 гадны тамирчин ирсэн байж байна. За тэгээд 2 одоо celebrity match тулдж байгаа 2 артистуудтайгаа нийлээд ингээд 18 тамирчны одоо 9 хос тулаан энэ тэмцээн дээр бол явагдана. Тэгэхээр бол Аз ТV бүхэлдээ энэ тэмцээнд анхаарлаа хандуулсан байгаа. Дээрэс нь Мексикийн тамирчин ирсэн гэдэг утгаараа одоо Хойд Америкийн Латин Америкийн орнуудын бас тэр улс орнууд ерөнхийдөө бас ингээд Төв Азад тэр дундаа ингээд Улаанбаатар Монгол улсад бас анхаарлаа хандуулсан чих тавиад хүлээж байгаа.